За сайн байцгаана уу эднүүдаа. Гидравликийн багш аяр зам байна. За хүүхдүүдээс бие даалт ирж байгаа. Гэхдээ бие даалтыг яг зөв хийсэн тохиолдол маш цөөхөн байна. Тэгээд яагаад ингэж байгаа юм бэ гэхээр яг статистикийн бол 3 бодлого байгаа. Тэгэхээр тэр 3 бодлогын хамгийн ихнийх нь болохоор Паскалийн хуулийг ашиглаж бодох бодлого байгаа. Тэрнийг семинар дээр авч үзээг болохоор буруу одоо домлоо гэж бодлоо. Тэгээд жишээ болгоод 2 бодлого бодож үзүүлье. За нэг ийм 2 жишээ байна. За нэг ийм поршнтой нэг ийм жишээ байна. Нөгөөх нь болохоор энд манометрийн даралттай ийм нэг жишээ байна. За эхний бодлогыг энэ бодлогыг бодож үзүүлье. За тэгэхээр эхлээд Паскалийн хууль юу вэ гэж хэдүүлээ бичье. Паскалийн хууль гэдэг бол шингэн тайван байх үеийн даралт нь гадаргуугийн цэг бүрт ижил байна гэсэн юм хууль байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл томьёолж бичих юм бол P гэдэг нэг цэг дээр байгаа даралт бол P гэдэг нэг даралт бол өөр нэг цэг дээр байгаа даралттайгаа тэнцүү гэсэн үг. Тэр даралт нь болохоор жишээ нь P2 гэдэг цэг дээрх даралт бай гэж үзье л дээ. За тэгээд даралт гэдэг бол өөрөө үйлчилж байгаа хүчний хэмжээг хөндлөгтлөлийн талбайд харьцуулсан харьцаа байна гэсэн. За ийм томьёонуудыг ашиглаж бодлолтуудыг хийх байгаа. За тэгэхээр энэ бодлогын хувьд өгөгдлийн үүж гэсэн бэ гэхээр D поршнтой D голчтой. За энд нэг поршн байна. Энэ дээр ийм P гэдэг хүч үйлчилж байгаа юм байна. За манай энэ тохиолдолд болохоор F гэсэн үг шүү дээ. Хэдүүлээ за энийг зөвхөн P-гээр явуулъя. Тэгээд хүчээр үйлчлэхэд D голчтой поршн ямар жинтэй G гэсэн ачааг дээш нь өргөж чадах вэ гэдгийг бодох ийм бодлого байна. За тэгэхээр тайлбарлах юм бол энд P гэдэг хүч үйлчлэхэд энд бол даралт үүснэ. Шингэнд бол мэдээ даралт үүснэ. За би энийг даралтыг зураг зурах хэрэгтэй. Манай оюутнууд болохоор ерөнхийдөө зураг зурахгүйгээр явуулаад байна. Тэгэхээр зураг зурах хэрэгтэй. За энд бол ийм даралт үүснэ гэдгийг тэмдэглэж хэдүүлээ. За энийг улаан өнгөөр тэмдэглэжээ. За жоохон зузаан харагдсан бодоод жоохон зузаахан өнгөх зузаан зураас өгчээ. За даралт гэдэг бол гадаргуу дээр бол жиг дарахсан байдалтайгаар үйлчлэх учраас за ингээд өгчөө. Тэгээ за энд болохоор F гэдэг за P1 гэдэг даралт үүслээ гэж үзье. F гэдэг хүч үйлчлээд P гэдэг хүч үйлчлээд энэ P гэдэг хүч үйлчилсэний улмаас энэ шингэн шахагдаад P1 гэдэг даралт үүссэн гэсэн үг. Тэгэхээр энэ P1 гэдэг даралт бол нөгөө Паскалийнхаа хуулийн дагуу энэ гадаргуунууд дээр ч гэсэн P1 байна. Энэ хоолоогоор ингэж дамжиж яваад энэ дотор ч гэсэн P1 байна гэсэн үг. Тэгэхээр энэ даралт бол тэр чигтээ яваад энд ирнэ гэсэн үг. За энд ирээд мэдээж энэ поршнд даралт үйлчлүүлнэ. За тэрийг хэдүүлээ зуръя. За энэ даралтууд бол яваад энд ирэх нь байна. За би энийг энд авчирч хагаад эргүүлээд
За даралтууд бүгд явсаар хагаад энэ поршн дээр ирж дээш нь үйлчлэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ поршнд үйлчилж байгаа даралт маань энэ одоо ямар G гэсэн жинтэй ачааг дээш нь өргөж байгаа вэ гэдгийг энэ Паскалийн хуулийн юу яах вэ? Энэ даралт хүч хоёрын хамаарлаараа тодорхойлчихно. За ингээд ийм бодлогыг бодъё. За тэгхийн тулд бид нар эхлээд хөндлөө хөтлөлийн талбайнуудаа илэрхийлье. Бидэрт бол энд нэг поршн байна, энд хоёр дахь поршн байна. Тэгэхээр эхний поршны хөндлөө хөтлөлийн талбайг A1 гэж өгье. За энэ болохоор PI-ийг үжигдгэн D-ийн квадрат хуваах нь 4 байна. За A2 талбай болохоор 2 дугаар поршнгийн талбай болохоор PI-ийг үржигдгэн том D квадратыг хуваах нь 4 байна. За ийм томьёотой байна. За энийг бол та бүхэн мэдж байгаа хөндлөө хөтлөлийн талбайнууд. Тэгэхээр хоёр хөндлөө хөтлөлийн талбайг олчлоо. Тэгэхээр эхлээд бид хэд P1 гэсэн даралтаа олъё. P1 гэсэн даралт маань P гэсэн хүчийг одоо энэ томьёоноос гэсэн үг шүү дээ. Даралтыг олохын тулд P гэсэн хүчийг хөндлөө хөтлөлийн талбайд харьцуулнаа. P гэсэн хүчийг хөндлөө хөтлөлийн талбайд харьцуулна. Тэгэхээр A1 хөндлөө хөтлөлийн талбайд харьцуулнаа гэсэн үг. За ийм томьёо гарч ийн гэсэн үг. За тэгэнгүүт P1 гэдэг даралт маань энд хүрээд ирнэ. Тэгээд энэ хүрээд ирсэн даралт чинь G-гээ болохоор дээш нь өргөж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хоёр чинь G-ийн хүч нь болно P1-ийн даралтнаас болно гэсэн. Тэгэхээр G-г олъё. G-г олохын тулд P1-ийг P1 чи энд хүрээд ирсэн. За энийг үржигдэх нь хөндлөө хөтлөлийн талбай болно гэсэн үг. A2 гэсэн хөндлөө хөтлөлийн талбай болно гэсэн. За тэгэнгүүт ийм гараад ирлээ. За бид хэд бол лекцэн дээр яг энэ хамаарлыг бол гаргаж ирсэн. Паскалийн хууль тэнцвэр даралт гадаргуу гэдэг жижигхэн бүлэглэсэд дотор бол энэ томьёо гарсан байгаа. За тэгэхээр одоо ингээд G-гээ олчлоо гэсэн үг бид. Тэгэхээр одоо тоон утгуудаа орлуулж үзье. За жишээ нь хэдүүлээ энэ 1 гэсэн өгдлөөр бодолтуудаа хий. За орлуулна. За мэдээж P гэдэг бол 1 кН юм байна. 1 кН гэдэг чинь нэгийг үржигдэх нь 1000 кил чинь 13 зэрэг гэсэн үг. Тэгээд ньютоныг хэдүүлээ килограмм руу за шилжүүлэхгүй явчих. За D хэрэгтэй болж байна. Том D хэрэгтэй болж байна. За энэ том D бол 30 см гэсэн байна. 30-ыг хэдүүлээ метр руу шилжүүлнэ 100 даваа. За жижиг D хэрэгтэй болж байна. Жижиг D бол 8-ыг хуваах нь 100 8 цент гэсэн үг. За тэгээд энэ G-г тодорхойлъё. За тэгэх юм бол G-г бид нар томьёогоо тодорхойлоогүй юм байна. Тэгэхээр аргагүй. За ийм гарч ийна гэсэн үг. За өөрөөр хэлбэл энийг ингээд 1000-д хуваах юм бол 14 ньютон 14 кН ачааг бол дээш нь өргөнө гэсэн үг. За гэсэн ийм хариу гарч байна. За нэгдүгээр бодлого бол нэг иймэрхүү байдлаар бодно. Тэгэхээр юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр энэ шингэн дотор поршноос ирж байгаа даралт бүх гадаргуудаар ижил байдлаар үргэлжлэнэ. За даралтыг хүч рүү шилжүүлэхдээ энэ даралтынхаа томьёолыг ашиглан даралтын томьёо одоо тодорхойлт чинь өөрөө нэгж гадаргууд дээр үйлчлэх хүчний хэмжээг
даралт гинэ гэдэг. За тэрнийхээ дагуу явна гэсэн. За ингээ нэгдүгээр бодол энэ төрлийн бодлогод бол болж байна. За өөр нэг ийм төрлийн бодлого байгаа. За энийг бодъё хэдүүлээ. За энийг бодохын тулд би шинэ хуудас нээчихье. За энэ шинэ хуудсан дээр энийг авчраа тавьчих. За шууд явчих. Даралт за яг эхлээд даралтын томьёогоо биччихье. Тэрэн дээр юм шиг байна. Ctrl T. Даралтын том. За даралтын томьёо гэдэг бол P тэнцүү эпик бахан шүү гэдэг чиг. Гэхдээ бидний бодлого дээр энэ болохоор эпэр P-гээр яваад байгаа. Энийг одоо P гэдэг энийг болохоор за яг би зүгээр даралт гэвч. За энэ томьёогоо бид нар ашиглаж бодлогоо бодноо. За энэ бодлогыг жоохон тайлбарлая. За D1 гэдэг поршн дээр P гэдэг хүч үйлчлэнэ. Тэгэхээр мэдээж энд бол за би зүгээр энэ текстийг копид авчираа тавьчих. Энэ дээр бол P1 гэсэн ийм даралт үүснэ. За энэ даралтын хэдийг бас авчираа тавьчих. Тэмдэглэгийг. За энд бол ийм даралт үүснэ. За энэ даралт чинь яваад за энд ирнэ. Гэхдээ энд нэг юм байгаа. За энд H гэсэн энэ поршн хоёр поршнгийн өндрийн зөрүү бол H гэж байгаа. Тэгэхээр P1 гэсэн энэ даралт энд байж илаа гэж бодоход за яг энэ цэг дээр ирж байгаа даралт бол P2 болно. P2 болно. Тэгэхээр энэ P2 даралт маань болохоор P2 даралт маань болохоор яг P1-тэйг бол тэнцүү биш байна. За яагаад гэж байгаа юм бэ гэхээр нөгөө шингэний чинь баг нь өөрөө даралт учруулж идэг учраас энэ H2 гэдэг ямиг тооцноо гэсэн. Тэгэхээр энэ P2 гэдэг даралтаас бол ийшээ хүч үйлчлэнэ. За энийг болохоор хэдүүлээ хөхөнгөөр тэмдэглэчихье. За энэ үйлчилж байгаа хүчийг болохоор хэдүүлээ F2 гэж тэмдэглэчихье. За энэ F2 хүч энэ голоор дамжаад за энэ хэсэг гадар одоо хэсэг талбайд даралт учруулна. За тэр нь болохоор за энэ дээр өөрөөр тэмдэглэсэн байна. Энэ P манометрийн даралт байна гэж. За би энийг зургийн ойлгомжтой болгохын тулд ингээд тавьчих. За тэгэхээр ингээд гих мэтчлэнгээр та гэд бодлогоо бодохдоо бодлогоо тооцооны схемээ зураад тэгээд дээр нь байгаа даралт хүчнүүдийг бол зайлшгүй тэмдэглэж байх шаардлагатай. За ингээ бодолтой эхлэхийн тулд бид нар эхлээд хөндлөн огтлолын талбайнуудаа тодорхойлъё. Бидэрт энд 1 2 3 дахь ийм 3 хөндлөн огтлолын талбай байна. За тэгэхээр A1 гэдэг бол PI-г үрждэг нь 300-ны биш PI-г үрждэг нь D нэгийн квадратыг хуваах нь 4 A2 гэдэг бол PI-г үрждэг нь D2-ийн квадратыг хуваах нь 4 за A3 гэдэг бол PI-г үрждэг нь D3-ийн
квадрат хуваах нь 4. За ийм байна. За ийм 3 поршн бидэрт бол байж байгаа. За тэгэхээр P1 гэдэг даралтыг хэдүүлээ олъё. P1 гэдэг даралт бол за энэ P гэдэг хүчийг хөндлөн огтлын талбай тухайн A1 тухайн за ингээд олчлоо. За P2 гэдэг даралтыг олъё. P2 гэдэг даралт бол P1 гэдэг даралт дээр нэмэх нь ρ үрждэг нь G үрждэг нь H гэсэн даралт нэмэгдэнэ. Шингэний даралт нэмэгдэнэ гэсэн үг. ρ G H нэмэгдэнэ. За тэгэхээр ийм болж байна тийм ээ. За тэгэнгүүт F2 гэдэг хүч маань одоо P2 гэдэг даралт чинь D2 гэсэн диаметртай поршнд үйлчлэхээр цаашаага хүч болж дамжуулагдана. Тэгэхээр F2 гэдэг хүч маань P2 гэдэг даралтыг A2 гэдэг хөндлөн огтлын талбайгаар үржээд гарч ирнэ гэж. За нэг иймэрхүү байдалтай юм гарч ирж байна. За тэгэнгүүт P2 гэдэг хүч чинь яваад тэр поршн дээр D3 поршн дээр үйлчлэнгүүт энэ манометрийн даралтыг өгч байгаа юм байна. Үзүүлж байгаа юм. Тэгэхээр P за энэ томор чи P манометрийн даралт гэдэг нь F2 гэдэг хүчийг A3 гэдэг хөндлөн огтлын талбайд харьцуулах юм бол холдно гэж. За тэгэхээр иймэрхүү байдалтайгаар манометрийн даралт тодорхойлогдлоо гэсэн үг. За тэгэхээр одоо хэдүүлээ бодолт хий. За нэгдүгээр үгээр бодолт хийя. За үүний тулд substitute бид нар бол энэ томьёогоо харна. Энэ томьёон дээр юу шаардлагатай тэр болгоныг өгнө гэсэн үг. ρ хэрэгтэй болж байна. За 900 кг-ыг хуваах нь метр куб байна. За G нь болохоор 981 метр секунд квадрат байна. За H нь болохоор 0.65 метр байна. Тэгээд бидэрт P хэрэгтэй. P гэдэг бол 200 кН гэж байна. Энийг 1000-аар үрччихье. Тэгэхээр бид нар 900 кг гэдэг энт килограмм гэсэн юм явж байгаа учраас нэгжээ шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр ньютонд 1 ньютонд хичнээн килограмм байх вэ? Тэгэхээр 0.1 кг байна гэсэн үг. Тэгэхээр энийг 10 хувааж иж килограмм руу шилжнэ гэсэн үг. За тэгээд бидэрт D1 хэрэгтэй. D1 бол энд өгснөөр 200 мм юм байна. Энийг 1000-д хуваана. Тэгжиж метр болно. D2 нь 400 мм юм байна. Энийг ахаад 1000-д хуваах ёстой. За D3 байна. За энэ нь болохоор 100 юм байна. Энийг 1000-д хуваах ёстой. Ингээд P манометрийг олох юм бол за энэ P-тэйгээ гарч ирж байна. За P бодохын тулд eval F гээд за ийм болж байна. За алдаа гарсан үгсгийг бодоод за ийм болж байна. 17 зэрэгтэй болж байна. За тэгэхээр энийг энэ ч одоо паскалаараа гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг 10-6 зэрэгтэй хуваачих юм бол мегапаскал болно гэсэн. Тэгэхээр 10.2 мегапаскал ийм даралт учирч байна гэдэг. За иймэрхүү байдлаар нэгдүгээр бодлогыг бодох ёстой байсан. Тэгээд бүгд цэгцтэй байх ёстой. Одоо жишээ нь энэний урд бол ингээд тайлбараа бичих ёстой. Юу олох гээд байгаа юм бэ гэдгээ тайлбарлах ёстой. Тэгэхээр жишээ нь хөндлөн за ингээ поршингуудын хөндлөн
G-гаар хвчлээ, томьёогоор хвчлээ. T поршингуудын хөндлөн огтлолын талбайг холбол гэж хазаа. Тэгээ ингээд томьёогоо яваад за энд болохоор шингэнд 1-р поршингоос ирэх даралтна гэдэг ч юм уу. Ингээд сайхан үг өгүүлбэрүүдээ бичээд тэгээд томьёогоо яваад тэгээд эннийхээ ард юугаа бичих хэвээр нэгжээ бичих хэвээр. Одоо энэ дэр бол нэгж одоо арай бичиж болохгүй байна. Чиний нь бол 10.2 мегапаскал юм гэдгийг ард нь бичих хэвээр. За ингээд хийсэн тохиолдолд бол бараг алдаа гарахгүй. Би даалтай ч юм бол хүлээгээд авчиж болно гэсэн үг. За баяртай амжилт хүсье.